За шинэ оны өмнө монголчуудаа. Тэгэхээр өнөөдөр энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ бас нэг арай өөр сэдвийн талаар ярилцъя гэж бодлоо. Хэдүүлээ бол одоо тий арай арилжааны техникэл тал руугаа нэлээд бичлэг хийдтэй ICT PD-рээ бас нэлээд бактест хийгээд явсан. Тэгвэл энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ арай өөр сэдв буюу жоохон тий хүмүүсийн нэг их яриад байдаггүй нэг их одоо хөндөгддөггүй сэдвийн талаар ярилцъя гэж бодлоо. Амжилттай арилжаач болоход туслах одоо 5 баг нь буюу 5 pillars to become successful trader гэдэг сэдвийн талаар ярилцахаар шийдлээ. За энэ бол ерөөсөө ямар нэгэн байдлаар одоо гадаад ютуберийн ч юм уу контентыг монгол хэлний хөрвүүлээд тавьж байгаа тийм зүйл биш. Энэ бол цэвэр би яг 100% өөрийнхөө туршлагаасаа өөрийнхөө арилжааны карьерийн хувьд одоо ингээд туулаад тулгарч байсан асуудлууд тэр бүх зүйлсүүдийг одоо ингээд хураангуулад би яг 5 шаардлагатай хүчин зүйл байсан юм байна гэж үзсний үндсэн дээрээ энэ бичлэгийг хийсэн байгаа шүү. За тэгээ бичлэгэнд орцгоё. За 5 багныг бол би ингэж хоосон. 5% нь ерөөсөө 100% гэж үзэх юм бол амжилттай арилжаач болох процессыг 100% гэж үзэх юм бол 5% нь бол ментор, 15% нь бол амьдралын маяг, мэдээж ойлгомжтой 45% нь бол сэтгэл зүй, тэгээ 15% нь хандлага, тэгээд үл цойроо нь болохоор арилжааны төлөвлөгөө гэж хоосон байгаа. За тэгэхээр хэдүүлээ хандлагаас эхэлцгээе. Хандлага яагаад одоо хандлага гэж юуны талаар ярьж байгаа вэ гэж та нар одоо гайхчих магадгүй. Арилжаач болохоор шийдсэн хүмүүст хамгийн ихэнд дутагддаг нийтлэг шин чанар бол зөв хандлага байдаг. За энэ бол одоо нэг том хүчин зүйлээс болдог. Тэр нь юу вэ гэхээр анх хүмүүс арилжааны талаар олж мэддэг хөвчлэн одоо Instagram, Facebook дээрээс ч юм уу YouTube дээрээс одоо тэр ашиг гэж байгаа арилжаачдыг хараад тэдний амьдралын юмыг хараа дэлхийн өссөн орондоо ингээл очиод амьдрал гоё үнэтэй сайхан газруудаар яваал одоо тэр luxury car юу гэдэг тэр амар спорт машин унаал хүснээр амьдрэх хүмүүсийг хардаг. За тэнгуут мэдээж тэрийг харж байгаа хүмүүс болгоны толгойд юу гэж ямар бодол төрдөг вэ гэхээр энэ бол ингээд арилжаа гэдэг нь ингээд хийгээ амьдрч юм бол энэ бол ингээд амар хэлбэр аргаар мөнгө олдог арга юм байна. Тэгээд энэ аргыг ингээд сурчих юм бол ингээд би ингээд ажилласаа гараад энэ хүмүүс шиг ингээд хүссэн зүйлээ хийж амьдрч болох нэ гэдэг одоо тийм баг зэрэг буруу хандлагатайгаар арилжааны талбарт орж ирдэг. За тэгээд угаасаа мэдээж хэсэг хугацаанд арилжсны дараа яг бодит үнэтэй нүүр тулна. Энэ бол тийм амар зүйл биш юм байна гэдэгтэй одоо гэдэг үнэнтэй нүүр тулаад хэд хэдэн данс шатаагаад бас нэг яг нэг үнэнтэйгээ нүүр тулж эхэлдэг. За тэр одоо асуудлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал зүйл бол шинэ арилжаач. Ялангуяа шинэ арилжаачдад энэ пэлэр их энэ баг маань их чухал шүү. Яагаад тэгэхээр анх энэ зах зээлд орж ирэхдээ битгий бас ингээд хитрхи одоо уулын ориглыг харж орж ирээрээ. Энэ бол бас авирахад маш хэцүү уул маш олон сад бэрхшээлтэй маш олон уулчид ууланд авирдаг хүмүүс тэр уул руу одоо энэ уул руу гарч ах замдаа бэртэж гэмтдэг зарим замаасаа болдог 90% нь ер нь бол 90-95% нь бол энэ зах зээлд бол бүтлгүүтж фейлдэж дансаа шатаадаг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол одоо яг зөв хандлагатайгаар хөдөлмөрч хандлагатайгаар энэ бол яг л одоо бус бидний хийдэг ажилдаа яг л адилхан зүйл. Хийх зүйл нь л өөр болохоос биш. Ялгаагүй л чанс тодорхой хэмжээний хөдөлмөр effort юу гэдэг олон цагийг чанс шаардна. Тэгэхээр энийг анхаарах хэрэгтэй шүү. За хоёрдугаар туршлагатай ментор энэ бол бас их хэцүү сэдвээ, маш их хэцүү сэдв. Цор ганцаараа зүтгэсээр амжилтанд хүрнэ гэдэг амаргүй зүйлээ. Тиймээс туршлагатай ментортой болох нь арилжааны чинь замнал туслах чухал алхам юм а гэж байгаа юм. За одоо бол орчин үед бол амар хэцүү болсон тийм үү? Яг тэр бид нэр сошиал медиа хөгжсөн бүгд ингээл харж байгаа тийм үү? Тэгэл нэг ментор гэл нэг нөхөр амар миний сургалтаа төлбөртэй сургалтыг авчих юм бол чи ингээд мөнгийг оцоотл нь олоод санхүүгийн эрхчлөөнд хүрнэ. Миний сургалт одоо тэдэн төгрөг юу гэдэг чинь тэдэн доллар гээд маш олон хүмүүс сургалт одоо энэ арилжааг хийхээс илүү арилжаач бол өөрөө амар хэцүү зүйл шүү дээ. Асар их стресстэй, асар их одоо сэтгэлийн дарамттай, маш их одоо хөдөлмөр шаардах зүйл. Тэрний оронд тэгж өөрийгөө зовоож өгөхөр арилжаа хийж чаддаг юм шиг харагдаад сургалт зарчих юм бол ямар нэгэн төлбөртэй менторшип явуулчих юм бол тэрнээсээ илүү мөнгө олчих юм байна гэдгийг ер нь бол хүмүүс анзаарсан хүмүүс байдаг. Маш олон хүмүүс тэрийг бол анзаараад за ингэж өөрийгөө зовоож өгөхөр зүгээр л сургалт зараад ч юм эсвэл нэг сигнал зараад ч юм эсвэл бол юу гэдэг чинь ямар нэгэн байдлаар өөр нэг компани affiliate болоод ингээ явах юм бол арилжаа хийснээсээ илүү их мөнгийг олж хөрөнгөлүүлж болох юм байна гэдгийг олж харсан маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүсээс боломжтой байх хэрэгтэй. Тийм гүрүү менторудээс
болгоомжтойгоор яг чи өөрөө судалгаа хийгээ те тэр хүний контентийг яг одоо үзээд те одоо чи өөрөө яг анхлан суралцж байгаа. Тэгээд яг тэр хүнийг яг лежит хэсгийг хэлж мэдэхгүй бол те хүмүүсээс асуугаад судлаад өөрөө бас маш их хэмжээний судалгаа хийх хэрэгтэй. Яг гэх юм бол чи буруу ментор сонгож аваад тэр хүний одоо контентийг үзээд удлаа юм зааж байгаа л гэсэн үг шүү дээ. Хэрвээ чи нэг буруу гүрүүгийн юунд орчих юм бол төлбөртөө сурч байдаг юм юу ч гэдэг ямар нэгэн тиймд орчих юм бол өөртөө маш их цагийг алдах нэ. Тийм учраас ментор сонгохдоо болгоомжтой хэрэгтэй. Би бол та нар одоо бол мэдж байгаа. Миний ментор бол ICT тэ маш олон ер нь бол маш олон хүмүүс сүүлийн үед ICT ярилцдаг болсон байна лээ. Тэгээ би ч гэсэн нэг тийм амар олон жил ICT-г үзэж хараа явж байгаа ш. Ер нь бол би ICT ингээд үзэж хараа судлаад нэг сүүлийн 2 жил ингээд явж байгаа. Гэтэ би бол тэ хин нэг хүмүүс ICT-ийн талаар сайн муу зүйл байнга л ярьж идэг тэ наа чи бодлоо арилж чаддгүй гэл маш олон хүмүүс ярьж идэг. Гэтэ тэр хүмүүсийн үгийг сонсохгүйгээр чи өөрөө тэр хүний контентээр явж үзээд тэгээд чи сурсан зүйлээ мэдээж бактест тэгээд өөртөө баталгаажуулаад авч чадах юм бол тэр ментор чинь бол чамд таарж байгаа зөв ментор болж чадах нэ. Тэгэхээр хүмүүсийн үгийг сонсох нь бас нэг тодорхой хэмжээнд чухал байх нь байна. Гэтэ бас нөгөө талдаа нэг их тийм чухал биш байх нь. Чи өөрөө бас оролдоод үзэх ёстой. За тэгээд сайн ментортэй байх юм бол арилжааны чинь замналт мэдээж тодорхой хэмжээнд хөнгөлөлт гэж хаашаа. Одоо юу гэдэг чинь чи 5 жил энэ зүйлийг хийгээд амжилтанд хүрэх байсан бол тэр чинь нэг 2.5 жил ч юм уу 3 жил болгож багасгаж өгч чиний замд одоо аль болох замыг дөтөлж өгөх нэ. Чи зөв ментор сонгож аваад тэр хүний контентийг үзээд ингэ явах юм бол за дараагийнх нь арилжааны төлөвлөгөө бол бас маш яг энийг бол хүн болоо мэдж байгаа хэрэгтэй. Зөв арилжааны төлөвлөгөө гэл. Гэхдээ бас хүмүүс энэ арилжааны төлөвлөгөө гэдэг зүйл хитргийг ачуул бүлөөдөг. Одоо би бол арилжааны төлөвлөгөөг нийт амжилттай арилжаж болоход нийт 20% л одоо импакт буюу нөлөөтэй гэж үзэж байгаа шүү дээ. Гэхдээ ихэнх хүмүүс болохоор арилжааны төлөвлөгөөг ер нь бол бараг 90%, 80% гэж үздэг. Тэгээд одоо юу гэдэг чинь ихэнх хүмүүс фейлдээд одоо тий мөнгө алдаад ингээд арилжаанд мөнгө алдаад эхлэх юм хөтлөө хамгийн түрүүнд буруутгах зүйл нь болохоор миний арилжааны төлөвлөгөө ажиллахгүй байна гэдэг. Тэгээд идэхгүй. Одоо би энэ чи юу ч хамаагүй нэг юм сурцсан байлаа гэж үү те. Энэ фариулг юу ч үсэ. Ритейл арилжааны арга барил хамаагүй зөө. Индикатор юу гэдэг. Тэгээд чи тэрийг мэдээж тодорхой хэмжээнд ингээд нэг ютуберээс ч юм уу нэг ютубээс хаа нэгэн газраас ингээд олоод сураад авчна. Мэдээж гэтээ тэр одоо чи нэг менторик ч юм уу ямар нэгэн зүйлийг ингээд үзэж байгаа. Тэр хүн чинь бол мэдээж өөрийнхөө арилжааны стратегийг ингээд харуулж явж байгаа тийм үү. Гэтээ тэр хүн болохоор маш олон цагийг тэр бактест хийгээд ч юм уу тэр өөрийнхөө арилжааны стратегийг сурахад зарцуулсан. Маш олон цагийг тэнд одоо инвест хийсэн гэсэн. Тэнгүү тэр хүн бол өөрийнхөө арилжааны стратегийг яаж хизээ хаана ажилдаг гэдгийг маш олон талаараа мэддэг болсон. Өөрийнхөө арилжааны стратегийг одоо таньдаг болсон гэсэн. Тэрийн чи нэг удаагийн бичлэгээр үзээд ч юм уу ганц нэг чартан дээр хараад тэргээ чи шууд одоо юу гэдэг чинь лайв аккаунтн дээр арилжаад явах юм бол чи тэр хүн шиг тийм амар precise байж чадахгүй тэр одоо арилжааны стратеги зааж байгаа хүн шиг ойлгож байна. Тэгэхээр арилжааны стратеги гэдэг бол чухал бас нэг их тийм чухал биш at the same time. Яг тэгэхээр чи өөрөө юу ч үж болно чиний арилжааны стратеги. Ямар ч амар энгийн юм байж болно зэрэг. Гэтэ чи яг өөрөө тэр арилжааныхаа стратегийг өөрөө судлаад таньж мэдэх тэр нь чухал. Хүмүүс тэхгүйгээр нэг арилжааны стратеги сурлаа, тэрийг оролдож үзлээ, ганц хоёр фейлдлээ, юу гэдэг ч те. За тэгвэл энэ ажилтгүй юм байна. Өөр арилжааны стратеги гээд маш одоо шаардлагагүй арилжааны стратегийг солиод яваад байдаг. Ер нь бол бүх арилжаач энэ одоо үе шатаар дамждаг. Одоо би ч дамжиж байсан. Гэхдээ одоо бол болсон. Тэ яг өөрийнхөө арилжааны стратегийг олоод арилжааныхаа төлөвлөгөөг олоод тэрэндээ найдаад итгээд тэ зарим тохиолдолд алдаг төлөвлөгөөд ерөөс тийм superior арилжааны стратеги гэсэн зүйл байхгүй. Бүр тэ 100% win rate тийм зүйл бол байхгүй юм уусаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Чи ямар нэгэн арилжааны стратеги арилжаад явж байгаа бол win rate нь 100 бол хязгаарч байхгүй. Чи хизээ нэг цагт алдна. Тэр арилжааны стратеги чи чамайг фейлдэнэ. Тийм зүйл энэ бол зүгээр найдвартай заяа. Тийм болохоор чи өөртөө ажилдаг энэ арилжааны стратеги хизээ ажилдаг вэ? Ямар цагт ажилдаг вэ? Бас тэ ямар үед ажилдаг вэ гэдгийг чи маш олон цагийн бактестийг, маш олон цагийн хөдөлмөрийг, маш олон цагийн одоо тэр forward test, back test, тэ demo account, юу гэдэг paper trading тэр бүх зүйлийг хийж ээж чи өөрөө энэ
одоо тэр арилжааны стратегид итгэлээ олж авах нэ хүмүүсээ. Түүнээс арилжааны стратеги солиол те за нэг нь үзэл ингээд явах юм бол чи өөртөө маш их цаг хугацааг алдна. Мэдээж чи өөрөө тодорхой хэмжээнд ажилдаг яг итгэж болох ус тэр стратеги олоод тэрийг давтах хэрэгтэй гэсэн. Бактест хийж давтах хэрэгтэй. Арилжааны стратеги, арилжааны төлөвлөгөөн дөр бол ерөөсөө миний өгөх хамгийн том зөвлөгөө бол заавал бактест. Бактест хийхээс өөр ямар ч арга байхгүй. Энийг чи 1000 үзэхээр зүгээр яг нэг сонс гэдэг шиг чи өөрөө бактест хийгээд тэрийг маш олон удаа тоглуулад ажилдаг гэдгийг одоо бүр second nature буюу чи бүр ингээд одоо автоматар мэддэг болох хэрэгтэй гэсэн. Тэрийг ингээд бүр мэдэрдэг те. Бараг ингээд тэр арилжааны чинь стратеги форм хийхээс өмнө чи за энэ бараг болох гэдэг нь гэдгийг мэдэрдэг. Ойлгож байна уу? Тийм болох хэрэгтэй. Нүдэн айнаад одоо бараг би нүдэн айнсан ч гэсэн олно гэдэг шиг. Тэ? Гарынхаа алга шиг мэднэ гэдэг шиг яг л тийм төвшөнд чи өөрийнхөө арилжааны стратеги төлөвлөгөөг таньдаг болох хэрэгтэй. За дараагийнхаа арилжааны сэтгэл зүй гэдэг бол үнэхээр final boss хүмүүс. Энэ бол хамгийн одоо хүмүүс бүгд л ярьдаг шүү дээ. Арилжааны сэтгэл зүй бол өстой 90%. Тэр бол үнэ. Арилжааны сэтгэл зүй гэдэг бол одоо яг энэ зүйлийг чи мастерыг энэ зүйлийг чи ойлгоод гартаа оруулаад сурчих юм бол чи санхүүгийн эрхчлөөнд баараггүй хүрнэ. Энэ бол хамгийн хэцүү. Ерөөсөө л арилжаа болгож байгаа трейдерүүдийн те 90% нь фейлд хийж байгаа сорон ганц шалтгаан бол арилжааны сэтгэл зүй. За өнөөдөр хэдүүлээ арилжааны сэтгэл зүйг бол яаж засах талаар бол ярилцахгүй. Яг гэх юм бол энийг бол нэг 5-10 минутын бичлэгэнд бол ингээд багтаага ярьчих боломжтой зүйл биш ээ. Энэгээр бүр ингээд тусдаа ном гаргацсан хүмүүс үүдэг, тусдаа маш олон сервис бичлэг хийц хүмүүс байдаг. Тэрийг үзээрэй. Өнөөдөр болохоор хэдүүлээ юу ярилцах вэ гэхээр хэдүүлээ арилжааны сэтгэл зүй. Яагаад ингээд арилжаа бид нар яг ингээд арилжаа хийх болохоор ингээд бидний сэтгэл зүй тогтворгүй болчтой тий. Яагаад бид нар revenge trade хийдэг? Яагаад бид нар ингээд дансаа шатаатлаа ерөөс зогсож чаддаггүй вэ гэдэг одоо тий. Зүгээр нэг fun fact одоо юу хэмдэ. Нэг жоохон боловсрал олох зорилготой л юм нэг өнгөцгөн талаас нь одоо ярилцсан явчих гэж бодлоо. За тэгэхээр арилжааны сэтгэл зүй. Энэ бол ерөөсөө бидний одоо өвөг дээдстэй холбоотой. Бидний өвөг эцэгтэй энэ зурган дээр харагдж байгаа Homo sapiens 60-70 мянган жилийн өмнө амьдарч ирсэн хүн нэгдлийн үеийн хүмүүстэй холбоотой. За яагаад гэж бодож магадгүй те. Бидэрт бол хоёр ухамсар байдаг. Эхний ухамсар бол мэдээж ойлгомжтой. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухамсар чинь ухамсараараа боддог, гар хуруу хөдлөгдөг те. Өөрийнхөө одоо тэр өдрийн төлөвлөгөө гаргадаг, шийдвэр гаргадаг маш олон зүйлийг чинь ухамсартай зааж өгч болно. Энэ бол чиний одоо ухамсар буюу чиний зүгээр л одоо оюун санаа гэсэн. За нөгөөх нь болохоор баг зэрэг tricky буюу одоо тийм ярвигтай тий ядаргаатай. Нөгөөх нь болохоор subconscious mind буюу далд ухамсар. Энэ бол ерөөсөө чи энэ ухамсарт бол ямар нэгэн зүйл зааж өгөх боломжгүй ч байх юм. Яг ингээд энэ бол зөвхөн нэг бидний зуршлуудтай амар холбоотой гэх юм уу. Чи ямар нэгэн зүйлийг байн голуудад автаад хийгээд их юм бол яг зааж өгч болно. Гэхдээ яг бидний одоо энэ ухамсарт шууд ухамсарт зааж өгдөг шиг зааж өгөх боломжгүй шахав. Тэгээд энэ бол яг биднээс ямарч баг хамааралгүй шахав. Тусдаа ингээд өөрийнхөө функцийгээд аваа явж идэг. Энэ хоногийн 24 цаг ажилтдаг ерөөсөө огт унтдаггүй. Тэгээд өөрчлөлөө энэ далд ухамсар нь болохоор биднийг одоо тий унтж яхад ингээд бидний зүрхийг цохилуулж идэг. Биднийг амьсгалахаа ингээд мартахгүй ингээд байн амьсгалуулж. Ер нь бол биднийг ингээд амьд авч явах үндсэн ганц зорилготой ухамсар байгаа маа. За энэ ухамсарын талаар яагаад ярьж байна гэхээр хэдүүлээ одоо энэ өвгдөө цагаан талаар яриад юм уу 67 мянган жил өмнө бид нэг амьдарч байсан те хүн нэгдлийн үед ингээд хүүхаа гэд амьдарч байхад бид нар болохоор маш олон тооны асуудлууд амьд үлдэх маш олон тооны одоо эрсдлүүдтэй тулгардаг байсан. Тэ ерөөсөө survival бүх зүйл survival. Чи ямар нэгэн буруу зүйл алдаа гэх юм бол тэр бол ер нь бол үхэл байдаг байсан. За бидний далд ухамсар одоо ч гэсэн биднийг яг тэр цаг үед амьдарч байгаа л гэж бодож байгаа. Яг гэх юм бол бид нарыг одоо тэ ингээ гэртээ сайхан дуулаахан хүнжилтөө ямар ч аюулгүй осол авааргүй байгаа гэдгийг бидний далд ухамсар мэдэхгүй. Яг гэх юм бол энэ нь 60-70 мянган жилийн өмнө ингээ болж исэн зүйл те. Энэ нь болохоор ямар нэгэн байдлаар ховсож хөгжих одоо ямарч маш бага хугацаа л гэсэн үндсэндээ. Ямар нэгэн эволюц одоо ингээд хийгээд ямар нэгэн зүйлийг чи ингээд одоо юу гэх юм ховсож хөгжихийн тулд
60-70 мянган жил гэдэг бол хангалттай хугацаа. Энэ бол зүгээр одоо бидний ДНК-гийн хувьд, бидний цусны хувьд бол энэ нэг зүгээр нэг 2 өдөр өнгөрсөнтэй л бараг чанарын хувьд ялгаагүй. Бид нар бол одоо бол ингээд ямар ч аюулгүй амьдарч байгаа маш олон зүйлийг сурцсан ингээд те маш их зүйлийг хийж чаддаг. Гэхдээ бидний далд тухамсар яг энэ 60-70 мянган жилийн өмнө амьдарч байгаа энэ Homo sapiens бидний өвөг дээдстэй чанарын ямар ч ялгаагүй байх нэ. Тэгэхээр арилжааны салбартай энэ нь яаж холбогдох вэ гэхээр бид нэр арилжаа хийхгээ суудаг юм. Арилжаа хийхгээ чартаараа суудаг. За чи нэг арилжаанд орчлоо. Тэ худалдаад авчлаа. Лонг орсон тэ. Тэгэнгүүт маш их тодорхойгүй байдал үүсдэг. Арилжааны талбар маань өөрөө чарт гэдэг маань маркет гэдэг маань өөрөө маш unpredictable буюу одоо ийм таамаглахад хэцүү. Тэгээд бас маш их юм тодорхойгүй нөхцөл байдал маш их үүсдэг. За энэ тодорхойгүй нөхцөл байдалд бидний тарих автоматар одоо энэ subconscious mind маань одоо энэ тодорхойгүй байдал гэдэг зүйлийг үзэн яддаг. Яагаад гэх юм бол бид нэр тодорхойгүй байдалд өөрсдөө оруулж яах гэдэг нь бидний одоо survival-та яригддаг байсан учраас амьд үлдэх тэр одоо нөхцөл байдалд яригддаг байсан учраас тий чи ямар нэгэн танихгүй мэдхгүй газараа тий шөнөөрөө явах ч юм уу тиймэрхүү одоо юу болох нь тодорхойгүй тийм зүйл бидний далд хумсар цаанаас дурггүй байдаг гэсэн. Тэнгүүт маркет маань өөрөө тэр чигтээ тодорхойгүй тийм үү? Юу болох нь тодорхойгүй. Uncertainty. Тэнгүүт цаанаасаа бидний тархинд маш их хэмжээний стресс мэдрэгдээд тэрнээсээ болоод арилжааны шийдвэр гаргахад тэр маань нөлөөлдөг байна. За нэгдүгürt энэ. Хоёрдугаарт гэх юм бол бид нэр арилжаанд орлоо. Арилжаанд ороод алдагдал хүлээшлээ тийм үү? За нэг хасах $100 алдагдaltaй $100 мянган аккаунт дээр нэг $200 алдагдал хүлээшлээ. 0.2% эрсдэл үүрээд тэнд арилжаанд орсон. Чи тэг алдагдал хүлээлээ гэж бодъё. За чинь $100 алдсан. Тэгээ нэг уул нь бол нэг тийм том асуудал биш. Бид нар мэдж байгаа. Тэ чи $100 алдлаа гэж үхэхгүй шүү дээ. Тэгтэл бидний далд хумсрын хувьд болохоор тэр амар том одоо сөрөг сигналыг илгээж идэг гэсэн үг. Яг гэх юм бол чи ямар нэгэн байдлаар алдаа гаргасан одоо мөнгө алдсан байна гэдэг чи тодорхой нэг ямар нэгэн байдлаар алдаа гаргасан байна гэсэн үг. Тэгээд бидний энэ өвөг эцгийн хувьд одоо энэ Homo sapiens энэ 60-70 мянган жилийн өмнө амьдарч ирсэн хүмүүсийн хувьд ямар нэгэн байдал дээр алдаа гаргана гэдэг нь болохоор бас л одоо үхлийг илэрхийлж яадаг. Ойлгож байна уу? Тийм учраас алдаа гаргах гэдэг бол бидний хувьд амар тийм одоо стресстэй зүйл байх нэ. Тэгээд тэр алдааг одоо засахын тулд маш олон зүйлийг хийдэг байсан тийм үү хүмүүс. Тэгэнгүүт бид нар болохоор эсрэгээрээ арилжаан дээр алдаа гаргалаа, мөнгө аллаа чинь $100 алдлаа. Тэгэнгүүт чи тэр алдсан $100 буцааж олохын тулд маш их зүйлийг хийдэг, маш олон те буцаагаад revenge trade хийдэг. За тэгээд дахиад нэмээд $200 алдчих юм бол те хайчихгүй явдаа гэ. За одоо нэг $300 буцааж олъё гэд орсоор байгаад одоо юу гэдэг чинь бүр ингээд дансаа шатах хэмжээнд хүртэл ингээд асар хэцүү нөхцөл байдал ордог байх нэ. За ерөөс маркет төр хүмүүсийн сэтгэл зүй докторгүй байдаг, revenge trade хийдэг те ингээ өөрийгөө зогсоож чаддаг. Энэ бол ерөөсөө л хариулт нь тун юм. Яагаад гэх юм бол бид нар биологийн хувьд хүн төрлөختөн бид нар ерөөсөө арилжаа хийх боломжгүй. Ойлгож байна уу? Бидний механизм, бидний функц гэдэг одоо энэ зүйлд арилжаа хийх гэдэг бүр альч талаараа одоо нийцэхгүй. Бид нар бол ингээд байшин бариад юу гэдэг чинь машин ухсраад ингээд янз бүрийн биеийн хүчний ажил хийж болно тийм үү? Энийг бол бид нар чадна. Яагаад гэх юм бол бидний бие энэ иймэрхүү одоо хүн хүчээр ажлыг хийхэд ч юм ямар нэгэн зүйлийг ингээд хийгээд явхад функц хийсэн байдаг. Ямар нэгэн креатив ажил хийхэд бидний одоо их л зүйлийг бол хийж болдог. Гэхдээ бид нар ч ерөөсөө арилжаа хийх сэтгэл зүй, бид нар ч ерөөс тийм арилжаа хийх функц тий тэр тодорхойгүй байдал, тэр алдагдлыг хүлээх тий тэр бүх зүйлийг даван туулах ямар ч тийм одоо эволюцийн түүл хэрэгсэл байхгүй гэж ойлгож байна. Ийм шалтгаан бол бас бид нар ингээд арилжааны сэтгэл зүй маань асар хэцүү нөхцөл байдалд орд юм хүмүүсээ. Энийг бол яг ингээд гадарлцахад мэдсэн байхад бол илүүдэхгүй. Яг тэгэхээр дараагийн удаа чи тий магадгүй revenge trade хийх чахтаа ч юм уу тий энэ бол бодит зүйл биш гэдгийг яг өөртөө сануулж хийж болох бах. Тэгээ арилжааны сэтгэл зүйдэр бол хүмүүсээ энэ дэр бол чи энэ бол зөвхөн шинээл тулаан. Энэ бол хин нэгэн чамд ингэ чи ингэдэж шүү гэд хар цагаан шууд заагаад өгч яаш боломж авах. Энэ бол бус бүх зүйлийг чамд хүн зааж өгч болно. Чамд ментор болоод өгч болно. Чамд төгс арилжааны стратеги болоод өгч болно. Чамд зөв хандлагыг суулгаж болно. Чамд зөв одоо юу гэдэг чинь амьдралын хэм маягийг суулгаж болно. Гэтэ зөв сэтгэл зүг бол суулгах ямарч боломжгүй. Чи энэ бол
100% чиний өөрийн л тулаа. Чиний тулааныг өөрөө л тулдах хэрэгтэй. Тийм болохоор энэ удаагийн бичлэгэн дээр бол зөвхөн одоо тийм өнгөцсөн бид нэр яагаад арилжааны сэтгэл зүг вэ ингээд юм хэцүү байдгийг ойлгоод авлаа. Гэхдээ өөрөө цаашаа үргэлжлүүлээд юу ч те бясалгал хийдэг ч юм уу яа гэдэг мэдгүй өөрөө ямар ч үсэн энэ бүх зүйлийг одоо ойлгож авах нэ. Миний хувьд ч гэсэн би ч гэсэн их тийм амар арилжааны сэтгэл зүйтэй хүн бол биш. Би зүгээр л өөрийгөө өөрийнхөө арилжааны сэтгэл зүйг зүгээр тодорхой хэмжээнд ойлгоцтой. Би яг ямар сэтгэл зүйн төвшөнд байвал би ингээ арилжаа хийх ёсгүй. Ямар үед би арилжаа хийх юм те яаж санагдчихвэл би ингээ арилжаа хийхгүй байх юм. Би одоо те дараалаад хід алдчихлаа. Тэгвэл би одоо хизээ болохоо л ядаж цогсоо сурцсан. Төгс бол биш. Гэхдээ яг ингээд одоохондоо бол ингээ ажиллаа явж байгаа. Одоо ч гэсэн би ажиллаж байгаа. Энэ бол магадгүй насаараа одоо би арилжаа хийгээд үлцэн амьдралын туршид арилжаа хийгээ явах бол үлцэн амьдралын туршид л ажиллаад яв зүйл баха. Энэ бол final boss хүмүүс. Энэ бол хамгийн хэцүү. Тэгээ хамаг бүдүүн даргана. Тийм учраас та нар арилжааны сэтгэл зүйдэр өөрөө тулалдаад хичээгээд энэ бүх зүйлийн ард нь гаргаарай гэж үсэ. За тэгээд дараагийн сэдв рүү орцгоё. За дараагийн сэдв бол мэдээж хамгийн сүүлийн сэдв амьдралын маяг, зөв амьдралын маяг. Энэ нь болохоор те хамгийн үйл ашигладаг сэдв ба зарим хүмүүс амжилттай арилжаанд эрүүл амьдралын хэв маяг ямар ч ач холбогдолгүй гэж бодох нь хэлбэг байдаг. За яагаад вэ те? Яагаад гэдгийг хэдүүлээ ярилцгаая. Яагаад зөв амьдралын хэв маяг бид нар чухал вэ гэдгийг хэдүүлээ ярилцгаая. За тэгэхээр биднэрт хийж болох одоо маш олон төрлийн ажил байгаа тийм үү? Ажил хөдөлмөрийн одоо маш олон төрлийн хэлбэр байдаг. Арилжаа бол бас тэр ажил хөдөлмөрийн бас нэг хэлбэр нь. Одоо бидний мэдгч жишээ гэх юм бол одоо тэ physical labor тэ одоо биеийн хүчний ажил хийдэг. Одоо монголчууд хар ажил гэж ярьдаг тэ тиймэрхүү ажил бол хийж болж байна. Тиймэрхүү ажилд нь одоо юу ч үдээ барилгын ажил ч юм уу тэ эсвэл цэвэрлэгээний буудал цэвэрлэгээний ажил байдаг ч юм уу эсвэл зөөгч хийдэг ч юм уу тиймэрхүү ажлууд багтана. Дараа нь болохоор creativity буюу бүтээл сэтгэлгээрээ хийдэг ажлын байрууд одоо энд нь орно гэж шүү. Тэр нь юу вэ гэхээр бид нэр одоо тухайн ажлыг хийхдээ бүтээл сэтгэлгээрээ хийдэг. Одоо энд нь юу ч гэдэг те зураг зурагч байд юм, зураач ч байд юм. Эсвэл ямар нэгэн байдлаар YouTube контент хийдэг ч юм уу. Одоо сүүлийн үед бол тийм ажил хөдөлмөр хийдэг, бүтээлч сэтгэлгээрээ ажил хийдэг хүмүүс бол маш олон боллоо шүү дээ те. Ямар нэгэн байдлаар вебсайт хийдэг ч юм уу. Гэх мэтчлэн ажлын байрнууд бол байдаг. За тэнгуут арилжаа болохоор ямар категорид нь орох вэ гэхээр шийдвэр гаргах гэдэг тусдаа категорид орно. Одоо тэ арилжаашаа яг ингээл харах юм бол ингээнээр харах юм бол арилжаан дээр ямар хүмүүс амжилттай мөнгө олоод тэ сайн хөгжүүлэлтэнд хүрээд байгаа вэ гэхээр ерөөсөө л зөв цагтаа зөв газараа зөв шийдвэр гаргаж байгаа хүмүүс тийм үү. Тэгэхээр ерөөсөө арилжаа гэдэг бол бидний урд бол ерөөсөө ав зарах гэх хоёрхон л коноп байгаа шүү дээ. Нэг бол аавна, нэг бол зарна. Чи нэг яг зөв газараа зөв цагтаа зарж чадах юм бол чи ашиг хийнэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө эцээц. Тэгээ биеийн хүчээрээ хийхгүй байх нь ямар нэгэн байдлаар креатив байдлаар тэ энэ арилжааг хийхгүй байх нь зөвхөн бид нар зөв шийдвэр гаргаж ээж шийдвэр гаргах одоо чадвар төр суйрлан бид нар энэ арилжааг хийдэг байх нэ. За тэгэхээр зөв шийдвэр гаргахын тулд байнга зөв шийдвэр гаргахын тулд тэ аль болох тэ буруугасаа арай илүү олон зөв шийдвэр гаргахын тулд чамд зөв амьдралын хэв маяг маш хэрэгтэй. За ялангуяа биднэрт номер 1 хэрэгтэй зүйл бол рутин. Рутин буюу одоо байнга өдөр болгон өглөө яг босоод хийдэг зүйлс. За тэр нь одоо юунаас за би өөрийнхөө жишээн дээр ярил л да. За би бол өдөр болгон яг нэг тогтсон цагтаа босдог заяа. За хагас тань сайнаас босдод гэж хэлж. Хагас тань сайн бол үнэхээр яг амархыг хүсдэг. Тэгээ 1-5 цагийн хооронд бол би яг өглөө 8 цагт босдог. Өглөө 8 цагт босоод тэгээд нүр ам авгадаг. Нүр ам авгалаа. Ор дээрээ хураалаа. Тэ галтгоор руу яваад ямар ч усаа усуудаг. Ямар ч хүүтэн маш хүүтэн сэв хүүтөөс би урд өдөр нь одоо шилтэ ус хөргөчөндөө хийгээд хончдөг. Тэгээд тэрийг өглөө нь босоод шууд уудаг байна. Тэрний дараагаар бол 10 минут одоо бясалгал хийдэг. Бясалгал хийгээд 15 минут тэрний хараас ном уншдаг. За ингээд яг ярихлаа бас жоохон худлаас гэж магадгүй. Ер нь бол амар худал яг юмнууд л яг худ хүмүүсийн л ярьдаг юм л яриад байна л да. Гэтэ яг үнэхээр би тэгж амьдэрдэг. Яг 1-5 дахь яг тэр зүйлсийг ингээд тэрж би нэг тийм амар худраад ингээд гэсэндээ хийдэггүй. Зүгээр яг үнэхээр
тэгж одоо рутинтэй яг хийдэг, рутинтэй амьдрах нь, юм хийдэг, рутинтэй амьдрах нь арилжааны шийдвэр гаргахад асар их нөлөөлдөг байхгүй юу? Тэгэл чи нэг өсөндөө робот шиг амьдрах хэрэгтэй. Хүмүүс яг арилжааг харангуут бас их буруу ойлгоод нөлөөний хандлага руугаа буцаж орох хэрэгтэй болох гэдэг юм л да. Юу гэхээр хүмүүс арилжааг ингээ хардаг тийм, арилжаачдыг хардаг тийм, амжилттай арилжаачдыг. Тэнгүүт нөгөөдөл нь ингээл те өссөн цагтаа унтаал, өссөн цагтаа босч ирээл. Тэ юу гэдэг драг янз бүрийн паре шоу тэ аригтар суугаал тэ ингээл зугаацаал тэ нэг хідэн коноптарчаал дэлхийн өссөн улстай очиод яваад идэг тийм хүмүүс байдаг. Тэг яг хүмүүс тэрнгээр төсөөлчдөг байхгүй. Өө энэ бол зүгээр дуртай дураараа ингээд дуртай маа хийгээ явдаг асуудал байд юм байна гэд. Гэтэ яг үнэн хэрэгтэй. Яг цэвэр арилжаачд бол тэ яг ашигтай арилжааж явж байгаа бүх хүмүүс өөрсдийн гэсэн амьдралын хэм маяг рутинтэй болсон байдаг. Энэ бол 100% үнэн шүү. Заавал чи одоо өдөр болгон хийдэг өглөө тогтсон цагтаас ирээд хийдэг дараалсан одоо хэд хэдэн зүйлс байх ёстой. Яг гэвэл бид нар энэ бүх зүйлийг хийж тэр өдрийн төгсгөлд юу гэдэг те арилжааны цаг маань эхлэхэд бид нар зөв шийдвэрийг гаргах учраас юм байна. За тэгээд тэрний дараачаар бол би гарч 4.5 км гүйдэг, 4.5 км гүйдэг. Тэрийг би одоо скриншотын энэ презентацийн дээр оруулчих. Би бол одоо харахгүй байна. Гэтэ edit хийхдээ оруулчихна. Thanks to edit. За тэгээд 4.5 км гүйчээд орж ирээд тэгэхэд бол нэг өглөө 10 өнгөрцөн байдээ. Тэгээ 10 өнгөрцөн байж байна гэдэг чинь арилжааны дөнгөж маркет нэгээд ерөөс нэг тийм харах юм хийх юм юуч байхгүй. Тэр оронд бол би бактест хийдэг. Заавал бактест хийдэг. Бактестийг бол ямар ч энэтэй бол одоо ганц нэг зүйлсийг бол те бас ингээ найс цааш нь болгож болно. Гэхдээ бактестийг бол ямар ч боломжгүй. Бактестийг бол чи заавал хийх ёстой. Өдөр болгон заавал хийх ёстой. Чиний рутин юу ч байсан гэсэн тэрэнд заавал бактест байх ёстой. Яг гэвэл би өөрөө арилжааны стратеги ажилтдаг хэсгийг олж мэдэх нь асар чухал процесс байна хүмүүсээ. Тэгэхээр бактест заавал хийх ёстой шүү. За бактесттэй хэлээ. Тэрний дараагаар бол мэдээж нэг өөрхөн ланч хөртөө хийж идэнэ. Тэгээ өдрөө ол би өглөөний цай бол уудаггүй. Өглөө шууд ингээ юу мэдээд эхэлчихлээ. Бас нэг жоохон зуураатай. Назарууд идэг тийм болохоор аль болох ер нь оройтч яг хамгийн чухал юмнуудаа өлөн дээр хийчихэд дараа нь бол хоол идэхийг зөвлөж байна. Тэгээд хоол идчихэд жимдээ явна. Явахааргүй байх юм бол ер нь бол унтчихдаг. Унтаад яг энд Австралид бол би яг 4 цаг гээд өдөрс ирэхэд бол яг Азиа дууссан те шөнийн Нью-Йоркийн цагаар шөнийн тэгдэг цаг гээд тэгээ ер нь бол арилжааны боломжийг харддаг гэсэн үг. За тэгээ тэрнээс хойш бол те өдрийн дөвлцөн өдрийн хэдэн цагтаа бол үчиж болно. Тэгээ 11 гэхэд бол унтцсан байх хэрэгтэй байдаг. Тэр үед бол мэдээж Нью-Йоркт бол би Нью-Йорк арилжиж чадахгүй. Яа тэгэхээр яг нав унтах болоход Нью-Йорк дөнгөж үүрийн 7 өлөн Лондон сешн нэг үргэлжлээ явж идэг гэсэн. Тийм учраас ер нь бол би шөнийн яг Нью-Йоркийн цагаар шөнийн тэгдгээс хийх юм бэ. За нэг 6 30 хүртэл үүрийн 6 30 хүртэл арилж байгаа хараад өлөн 6 30 хүртэл арилж байгаа хараад Нью-Йоркийн цагаар арилж байгаа шүү. Тэгээд ер нь бол арилжаанд орно орохгүй. Дараагийн өдөр рүү шилжээд явах нэ. За зөв амьдралын хэм маяг гэдэгт нь болохоор тэ рутин хамаатай байна. Нэгдүгээр. Хоёрдугаар төлөв энэ бол яг Монголын төсөл жоох хэцүү байж магадгүй. Гэхдээ бас зөв хооллож чадвал уулна хэрэгтэй. Лайфстайл коуч байгаа шүү дээ. Энэ зүйлсүүдийг бол чи яг өөрөө л яг сэтгэл гаргаад хийнэ л гэсэн үг. Түнс шин бол бас яг ингэж хэлээрэй гэдэг. Уус нэг тань би бол яг нэг ийм зүйлийн талаар бол яг үнийг хэлэхэд нэг их ярмааргүй байна. Тэгээд дараагийнх нь бол дасгал хөдөлгөөн бол заалшгүй шаардлагатай хүмүүсээ. Бүр үнэхээр хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн. Чиний бие чинь өөрөө яг тодорхой хэмжээнд одоо өндөр түвшинд функц хийж, чиний оюун санаа чинь өндөр түвшинд функц хийх хөхгүй. Тийм болохоор заавал чи өдөр болгон ямар нэгэн байдлаар хөлсөө гаргаад дасгал хийж явах ёстой шүү. Тэгээ арх дарс болж өгвөл арх дарснаас хол байгаарай. Тэгээд яг 50 их татдаг хүмүүс байвал би бол 50 татдаггүй. Гэтэ 50 татдаг хүмүүс байх юм бол бас нэг тийм айхтар би бол буруу гэж харддаггүй яг арилжаанд бол тий 50 татдаг байсан. Тэгтээ болцсон. Боксер хичээлж гиснээс хойш болсон. Ямар ч тийм байна. Тэгээд тамхи бол нэг тийм би бол нэг тийм буруу гэж бодохгүй байна. Окей. Ер нь бол арилжаанд
гайгүй зарим тохиолдолд яг дэмтэй ч байж магадгүй те. Яг нэг стресстсэн тиймэрхүү үед тамхи татаад бас нэг сэргэлт авч болно шүү дээ. Гэтэ би бол тамхи татаарыг зөвлөж байгаа юм биш шүү. Ер нь бол зүгээр optional одоо те. Татдаг бол яах вэ тэгээд татаад яв. Татдаггүй бол битгий тат. Өөөсөө чи татахгүй дий хүрцэн байна гэдэг чинь цааш тавьчихсан татах шаардлага байхгүй л гэсэн үг. Тийм байна. За тэгээд өөр чинь юу лээ. Би энэ бүх яг зүйлсийг одоо яг толгооноос л ярьж ямар нэгэн текст мэх янз бүрийн бэлдэг болохоор бас жоохон гацч төгдөрж магадгүй. Гэтэ ер нь гайг байхаа гэж бодож байна. Айл болох бичлэгээ эдит хийхийг хүсдэггүй. Айл болох одоо өөртөө яг нэг удаа ярих боломж олгохыг хүсдэг. Гэтэ энэ бол жоохон хэцүү байлаа. Ганц нэг эдит бол орох байх. Гэтэ чи яг мэдгүй юм чи тэ. За юм байна. Тэгээ өнөөдөр ямар ч байсан энэ чухал сэдвийн талаар те амжилттай арилжаж болох туслах 5 багны талаар ярилцлаа. Энэ бол үнэхээр чухал зүйл шүү хүмүүсээ. Яг нэг арилжаа гэхээр хүмүүс нэг юм дураараа л амьдэрдэг те. Wolf of Wall Street-ийг өдрөөлөх юм байл те. Шоудал, кокаин хэрэглээл те. Кокаин сорол, драг хэрэглээл те. Хүүхнүүдтэй ингэж явж байдаг. Ерөөс тийм биш ээ. Тэр бол тэр чинь яг үндэ арилжаач биш. Тэр Jordan Belfort чинь юу лээ? Ер нь зүгээр salesman одоо тэ хувьцаа зардаг, чи penny stock зардаг тийм л хүн. Арилжаач гэдэг бол шал өөр. Бид нар бол шийдвэр гаргах өндөр чадвартай байх хэрэгтэй. Тийм байхын тулд чи бие физиологийн хувьд, оюун санааны хувьд маш өндөр түвшинд функц хийж явах хэрэгтэй. Тийм болохоор заавал энэ зүйлсүүдийг анхаараарай, ач холбогдол өгөөрэй. Тэгээд ямар ч гэсэн 2026 оны амжилт арилжаанд амжилт хүсье. Баярлалаа.